За сайн байцгаана уу та бүхэндээ энэхүү бичлэг хүрч байгаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. За дараагийн реакшн бичлэгээрээ та андарцын хөх толбтон гээд алтан уураг болон блүү нарт амтарсан дууг реакт хийхээр ирсэн байна. За тэгээд тухлан сууж таалан үзээрэй. За тэгээд энэ дашрамт хэлэхэд зарим нэг комментуудаас бол яг яалтчгүй бүр яг тийрээд байгаа. Тийрж байгаа шалтгаануудынхаа нэгийг хэлье. За Тандарцын Тэнгэрийн Банданбаатар гэдэг дуун дээр би та нарын дуунууд дээр клипнүүд нь амар сайн байна. Санхүүжилт нь яаж болоод байгаа юм болоо энэ их хүний хүч хөдөлмөр шингэсэн дуунуудыг ингээд клипнүүдийг яаж бүтээгээд байна гэдэг нь болохоор би уг нь хар бараа муу санаагаар хэлээгүй баггүй юу. Тэгсэн чи инээдтэй амтан бэ эх оронч хүн ийм байдгийн золбон ухамсаргүй гөлөг минь мөнгө хаанаас олоод байна ч гэх шиг. Тэгсэн чи сэтгэл байвал мөнгө хинд хамаатай юм гээд. Итгэлээр клип хийдгүү маа guys. Зүгээр ингээ утсаа барьж очоод ийм хэмжээний клип хийдгүү байхгүй юу. Тэнд маш олон хүнийг ажилуулж чинь гэдэг тэр их хөдөлмөрийг би үнэлж хэлж байгаа болохоос биш. Би тэр хүнийг одоо хардаад элдв янз болоод элдв янзаар хэлсэнгүү. Та нар гэхдээ над руу ингэж элдв янзаар хэлж орж ирэхгүй байвал зүгээр байна. За илүү дууг сонсъё. За CC-тэй байна, гоё байна. Хөх толбтон. Хөх толбтон гэдэг яг энэ нэршилд бол нэлээд олуулаа багтж байгаа гэж бодож байна. За солонгосууд бол бас хөх толботой байдаг. Ерөнхийдөө одоо яг их Монгол улсын үед бол яг ингээ байлдан дагуулад бүгдээр ингээ эзэлж очоод ингээд бас өөрсдийнхөө үр удмыг үлдээгээд явсан зөндөө олон газруудаар хөх толботой хүүхдүүд төрдөг. Одоо ч гэсэн одоо Солонгост ч гэсэн байдаг. За Хазар Монгол гэж байдаг тий. Хазар монголууд бас хөх толботой төрдөг гэдэг тиймэрхүү юмнууд бас зөндөө байдаг шүү. By the way, for your information. Алтан ургийн юу вэ штэ те? Энд чи энэ алтан ургийнх үсттэй уг нь. Номогт алтан ураг хамтлагийн хөх толботон дууг алтан ураг хамтлаг болон блүү хоёртой хамтран за албан ёсны эрхтэйгээр шинжилвэ. Дүрсний хувьд Mad Max-аас inspiration авч ирээдүйд цөлжилт үүсэн ийм болох үе хэмээн бид хийсэн бөгөөд түүхийн бичээсээ улаацалтанд уран дээрээ буюу өөр дээрээ үлдээж буугаар дүрсэлсэн блэ. 5 сарын 23-нд цэнгэлдэх даяар цуурайт уулзгаая гэсэн байна. За тэгээд энд бол одоо бүгдээр ингэ харж байгаа байх. За энэ клип болон дуу бүтгэхэд тусалцаа үзүүлсэн бүх хүмүүсийг бол энд оруулсан байна. Яа тэгээд битийг бол news хийсэн. Үгийг бол мэдээж стандарт алтан ураг болон блүү. Тэгээд тоонд дээр бичсэн байна. Mix master-ыг бол эндийг бол амар хийсэн байна. Окей. Wow. Яг Mad Max-ийн юу орж ирж штэ. Зураг, өнгө одоо ийм цөлтөө энэ хэсэг бол яг Mad Max орж ирж байна. Гатахаар төрсөн хүүхд сонсолтой Хүмүүн шанья түргүүс торгууд биднийг түүх осолдом Хүсэн үлэг хийгээд би мөнх Мэдээж би хаташгүй харж явдаг дээрээ болдог шмөнх тэнгэртэй Дата годно индусаас танарч яхан үлээ Хани дэдас тасудаар гүйцэлтсэн үлээ Азонгасын борхон манэ тосгон тоход бүжэн Гомди тазара нисэх хори хөгчм зүрхэн төржэн Түрхэн огтун тун гармын чангалдан ор Миний хүсэлт мөнхийн алтар түр мөнх тэнгэр блүү алтан мөр Шонондас билэгтэн ягд би шамууха Бостойгон хөгчмтэй хүмүүс бүр мануухан Ахнар мэн даруухан шүтлэг мэн яруухан Намаа байхгүй бол уртаг чи намуухан Исэн саран устан битэг гадаг сагмай сүнтэй билэг Тимгсэн бол тим хингсэн бол хэн заагус Тёрик тичэн билсэн Give me love, I got one crowd Get the money, everybody go to God Everybody with one We come on for the prize Think I say in a bar Be better, be a go, get a poor 이렇게 곡대 이런 몸만 더 샤르는 나름 너무 더듬어도 좀 흔디 더듬은 적은 안 먼저 불쌍당 마술 들고 너 사람 News нөгөө цааталт нь юугаа бас үлдээ чинь те нөгөө нэг бас нөгөө нэг дууралт байгаа шүү дээ. Яг өөрийн signature дууралт баг те. За одоо тэгэл энийг бол зөндөө юм дээр л ярьж байна дөө. Gosha энэ бол яг энэ хитэн beatmaker-ууд маань бол яг дэлхий яг ямар дуурж байгаа тэр дууралтуудаар бол сүүлийн үед бол битнүүдээ хийж байгаа. Тэрэнд бол бас сайшаамаар байна. За тэгээд ерөнхийдөө бол beatmaker-ууд бол дэлхийн хэмжээнд бас ингээд дууралтууд нь бас ижилхэн гоё явж байгаатай адилхан бас дэлхийн дундаж сонсогчтой адилхан дэлхийн дундаж иргэнтэй ойролцоо бид бас хөгжмөө бас гоё сонсдог болмоор байна гэд бас уриалах хэрэгтэй баха. Энэ дугаас iconic та
бит амар. Тэдний шийдвэртэн чиртэй манчин тургаа чиртэй мен ивэнтэрийдэг бодсон бүх юм бэлдэг би тэр дээр хүтэн байн бэрдэг миний сэтгэл цас мусыг цэвдэг клипэ хийсэн байшинда сэрдэг дайсанда цай хатар цаггүй ирдэг түрэмгээ цас мусыг цэвдэг клипэ хийсэн байшинда сэрдэг. Окей. Амар том юу явцаа. Үг шидцээ бас. хийсэн байшинда сэрдэг дайсанда цай хатар цаггүй ирдэг түрэмгээ левэс минь хүрэмгээ өрөвдөх хэрэггүй сапар бол түрэмгээ нүрээрээ ганшин угасан нүрэмгээ өвсөй бүрэмгээ дайчдын үрэмгээ уулсан тогтсон дан толоо хэмжих хүн мэн шууд тогтсон дан тийм үлсэглэн байн үндэ татгалаа байвч үзэлцэл цуцлан цуцлан гэн. Гэхдээ энэ дэр хэлж байгаа юм дээр бас нэг талаасаа санал нийлэхгүй байна. Хипхоп бол гудамжны урлаг юм аа. Энэ жанраар одоо ямар нэгэн одоо дуу хийгээд ингээд явж байгаа бол би бол та нарыг бол артист талаас нь илүү хүндэлдэг. Рэпер гэдэг талаасаа болвол хипхоп анх яг яах гэж үүссэн бэ? Хипхоп бол яг нийгмийн болохгүй байгаа байдал өөрийнхөө үзэж туулж ирсэн амьдрал өөрийнхөө туулж ирсэн туршлагыг бусадтай хуваалцаж одоо илүү лирикл шүлэгч одоо райм хэлбэрээр сүүлийг холбож одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг тийм үгэн урлаг юм аа. За тэгээд яг хипхопын мөн чанар бол тийм өөрийн гэсэн характертай ийм явж ирж байгаа штэ. Тэгэнгүүт энэ жанрын стилийг нь авч дуу хийж байгаа хүмүүс болвол бүгдээрээ болвол рэпер биш юм аа. Тэгээ хүмүүс бол харьцуулахдаа гудамжны рэп гэдэг юмыг бол гудамжны урлаг учраас гудамжны рэп мөн чанар нь бол тийм байх ёстой юм аа. Тэгэнгүүт бусад хүмүүс одоо чиний рэпер гэж юу гэдэг юм бэ? Чиний хажуу тандер рэпер гэдэг. Тандер бол зарим хүмүүсийн хувьд бол артист шүү. Артист гэдэг талаас уран бүтээлч гэдэг талаас нь бас хүлээж авах нь зөв шүү. Тэгэхгүй бас ухраар бас тандрыг номер 1 рэпер, гудамжны рэпер гэж ойлгож хүлээж авч болохгүй шүү. Тэрийг бас дахин нэг удаа хэлэх нь зөв баг. Bars. Нэг юм Mad Max, Book of Eli гэдэг байдаг үлээ. Тэр хоёрыг яг холцсон шиг байна тий. Яг клипний хувьд болол ууны хувьд бол гоё. Би яг Plug болвол баг Монгол бол арай жоохон ахын гэж боддоо шүү дээ яг үнэндээ. Яг хийж байгаа flow-д одоо ингээд дуулж байгаа байдал хэлний бас ингээ гоё хиллэг гоё цэвэрхэн тий. Одоо солонгосын гэж ярих юм одоо XG гэдэг хамтлаг байгаа. XG гэдэг хамтлагийн Coconut гэдэг рэпер байгаа. Тэр Coconut-а бас илүү ойрхон санагддаг гэх юм уу да. Бараг дэлхийд гарч болохоор гоё продакшнтай гоё ажиллах юм бол бас дэлхийд гарах чадвартай Монгол рэперүүдийн нэг гэж боддог. Окей. Music beat бол амар. Music beat бол амар. За тэгээд тэгээд түрүүний хэлсэнчлэн артист гэдэг талаас нь бол та нарыг бол маш их хүндэлдэг. За маш их хөдөлмөрч зан чанарт нь бол дуртай. Тэгээд ер нь бол өдийгөөс өдий хүртэл тасралтгүй. Одоо backyard тэмцээн тэрнээс өмнө rap тэмбэ байлаа тий. Rap тэмбэгээс өмнө бол хуваараа бас ингээд уран бүтээлүүдийг хийдэг байлаа. Тэгээд тэр хугацаанаас өдийг хүртэл тасралтгүй уран бүтээлийг ингээд сайн чанарын сайн бүтээл хийхийг тулд зорж явж байгаа уран бүтээлчтэй бол мэдээж хөдөлмөрийн үйлч талархаж явах нь зүйтэй баха. Яа тэгээд авгүй
Тэгээ угаасаа дууны хувьд бол угаасаа Алтан уургийн энэ дуу нь бол угаасаа л сонорт маш олон хүний сонорт хүрсэн яг зүрхэнд нь хоногч аялах байгаа шүү дээ тий. Тэрэн дээр бол мэдээж өөрийнхөө бас бадгийг шингээсэн байна. Блүү бол гоё байна. Клипний хийц бол маш гоё болсон байна. Тэгээд та хэд маань юу гэж бодож чинь тэгээд нэг элдв бензийн хараал урсахгүйгээр намайг нэгт оромжлохгүйгээр тий. Доор сэтгэлдээ бичээд үлдээгээрэй. Тэгээд дараагийн реакшнаар уулзлаа түр баяртай.